нэвтрүүлгийг дэмжин хамтран ажиллагч Glam Beauty Salon. Бацх маань ямар ажил эрхэлдэг юм бол хэрхэн яаж энэ уралдаан тэмцээнд оролцдог юм бол гэж хүмүүс гайхаж магадгүй. Зөв миний сураг авснаар олон улсын тэмцээнд Азийн аврагт ороход бол тухайн спонсор байгууллага огтхонч байдгүй. Дандаа өөрийнхөө хүчээр өөрөө аргалаад л ингээд тэмцээн уралдаанд оролцдгоо гэсэн юм сураг сонссон. Тэгээ энэ тухай хоёлаа яриа тийм ээ. Тэмцээн уралдаанд яаж оролцож чинь, тэр бүх зардал мөнгийг хаанаас олж чинь. 2008 он 2004 онд Венецт болсон тэмцээнд би явъя гэж бодож ирсэн. Явж чадаагүй. 8 оныхт бас явж чадаагүй. Тэгээд 10 онд бигээр бас Малайзад болсон тэмцээн, Азийн аврах шалралт тэмцээн болно гэхлээр би ер нь нэг явъя гэж бодоод өөрөө зориглоод хашаа байшингаа барьцсан тавиад сая 500 мянган цаас зээлдэж аваад тэгээд яваад энэ нэгэн тал хашаа байшингаа барьцсан тавьсан би заавал амжилт гаргаж ирнэ гэж бодоод тэгээд явсан. Тэгээд яг өөрийнхөө зорилгыг биелүүлсэн. Тэгээд зорилгоо биелүүлээд эргээд хашаа байшингаа барьцсан тавьсан зээлээ нэг 6 сарын дотор зээл ах トゥ нэрээсээ цуглуулад бас өөрөө авлахгүй болоод тэгээд зээлээ төлсөн. Тэгээд 12 онд бол өөрөө мөнгө төгрөгөө цуглуулж гад Тайванд явсан. 13 оныхыг бас өөрийнхөө бололцоогоор мөнгө төгрөгөө цуглуулж гад Япон яваад ирсэн. Одоо Япон явах зардал би өөрөө бас багсаг цуглуулж байгаа. Тэгээд ер нь өөрөө бас тэр тэмцээнд явна гэсэн бодолтой байгаа. Би өөрөө яг жижиг 8 эрхэлдэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаа унда кофе тэгээд бичиг хэрэглэлийн бараа үүсэг тиймэрхүү жижиг зүйлийг зарж амьдралаа салгуулад тэгээд ажиллаж хөдөлмөрлөдөг бас надад бас дэм тусалцаа үзүүлдэг ах トゥ найз нөхөд нутаг орон миний барааг хөдөлж авч байгаа тэр хамт олон зон олонтой бас хязгааргүй талархаж явдаг. За та бүхэн ярианаас хэрхэн аж төрж бас хэрхэн өөрийнхөө хүсэл зорилгод мөрөөдөлтөд хүрэхийн тулд ийхүү хөдөлмөрлөдөг тухай энэ ахын амьдралаас та бүхэн ойлгож авсан баг. Бидний хамгийн гол нэвтрүүлэгтээ сонгож авсан шалтгаан бол энэ байсан. За Бацх маань өөрөө ч та бүхнээс нуусангүй хэрхэн амьдардаг, хэрхэн амжиргаагаа залгуулдаг тухайга бид бас хэд хоногийн өмнө сурвалжлага хийж явж байхдаа ахыгаа яг хаана ажилддаг юм бэ, хэрхэн хөдөлмөрлөж байгааг нь бас дүр зураг болгон авч үлдсэн байгаа. Ингээд бүгдээрээ дэлгэцэндээ анхаарлаа хандуулъя. Би танаас очиж худалдаа хийсэн шүү дээ. Танихгүй байна уу та намайг? Би та сууж шүү дээ. За ингээд нэвтрүүлгийн хамт олон албан ёсоор Бацхахаас уушлах байх ёстой байх. Яг тэгвэл нууц ийхүү тагнаж одоо зөвшөөрөлгүйгээр өөрийн чинь тухайн ийхүү бичлэг хийсэнд одоо би хөлцөл өчьё. Тэгээд уржигдаар би 100 айлд байрлах одоо Бацхахынхаа албан ажлын
өрөөгөр ийхүү зочилсан та бүхэн сайн харлаа. Тэгээ би аль болох бас дотоод сэтгэлдээ Бацгахыгаа хайрлаж баг ч гэсэн орлого оруулъя гэдэг үүднээс 2 уус, 2 сникерс тэрвэрэд хажуугаас нь өнгөрсөн. Тэгээд Бацгах маань ерөөсөө анзаараагүй, анзаарч сөхөө байгаагүй. Одоо хажууд нь сууж байгаа намайг ч гэсэн огт танихгүй гайхаж одоо ийхүү хүлээж авч байна. Тэгээд үнэхээр ингэж амьдралын төлөө тэмцэж байгаа Бацгахтаа би талархахгүй байхын аргагүй. Энэ хүний гайхамшигыг бас бусдад үлгэр дуурайл болгож харуулахгүй байх аргагүй байсан учраас нэвтрүүлэгтээ сонгосон юм шүү. Одоо өдөрт нууц шуул хэдэн төгрөгийн орлого олдог юм бэ? Одоо сая 500 мянган төгрөгийг жил болгон үр тавиал тэгэл ах минь ингэж аргалж байна. Одоо саяны дээр оюутан охины төлбөр өдрийг бол та дандаа ингэж олж бас амжиргаагаа хийж байгаа шүү дээ, тийм ээ. Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог юм? Өвөл бол нэг 10,000 орчим. Одоо ингээд дулаан болоод ирэхлээр унтаагаа зарж аваад нэг 15-аас 18,000 төгрөгийн цэвэр ашиг олно л доо. Одоо яг энэ ажлыг Бацгах маань хийгээд 10 жил болж байгаа. 10 жилийн өмнөөс ийхүү амьдарч эхэлсэн. Өдрийн 18 мянган төгрөгийн орлогоор за тэгээ хүүхдийгээ төлбөрийг төлнө. Хашаа байшингийнхаа ламбардны өрнөөс гарна. Спортын гайхамшигтай тэмцээндээ явна. Дандаа ингээл одоо цалингаас цалинд өрнөөс өрний хооронд байгаа таху танд том мөрөөдөл байна уу? Одоо юм би ажлын байртай л болчмаар одоо бас хөөгөө туугаад бас жоохон хэцүү л хийдгээ. Ер нь нэг тийм нэг ажлын байр нэг юу ч юм уу эсвэл нэг автобусны буудлын дээр нэг тийм юм борлуулдаг жижиг цэг ч юм уу эсвэл нэг худалдааны төвийн нэг лангуун ч юм уу түрээслээс уучлаж боддог нэгээд түрээс нь өндөр болохлаа жоохон хэцүү л. За иймэрхүү байдлаар бид Бацгахыгаа араас нь нэлээд тандсан. Магадгүй энэ зарим нэгэнд жодоггүй юм шиг санагдаж байвч бидний хувьд бол энэ хүнийхээ үнэхээр энэ амьдралын сайн сайхныг харуулахыг хичээж аль болох одоо үзэгчдэд үлгэр дуурайл болох үүднээс ийхүү харуулсан юм шүү. Тэгээ биднийг бас зөөр ойлгоорой. Тэгээд энэ бүхний эцэст бид таныг мэдээж хамгийн томоор баярлуулахыг хичээж байгаа. Бидний үеийн сайхан залуучууд, найзууд нийлээд бусад юм болохоор ийхүү шийдсэн байсан. Ингээд та хүнийг баярлуулахаар ирэх 10 сард болох Азийн аваргын тэмцээний зардлын нөхөр найзууд хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхнийг урьж байна. За сайн байцгаана уу. За манай залуучууд бол нэг компанид ажилладаг ийм залуучууд байгаа. За оюутлогоо компанид ажилладаг залуучууд байгаа. Тэгээд оюутлогоо компани албан ёсны үйл ажиллагаатай бол холбоогүй. Манай компанид ажилладаг хэсэг залуучууд маань нийлээд хүмүүнлэгийн аян хэрэгжүүлдэг. За Бацуг бах маань бол 3 дахь тус хүргэж байгаа хүн маань байгаамаа. Тэгээд надад ийм сэтгэл төрж байна л да. Дээр үд нөө шилийн сайн ирчүүд гэж байсан шүү дээ. Төвчээртэй мундаг залуучууд хүмүүс байсан тийм ээ. Мундаг хүмүүс байсан. Тэрний бас одоо үржил нь болсон хүн юм болоо гэж би дотор бас барахад суулаа. Бас ийм сайхан нэвтрүүлэг хэрэгжүүлээд тийм ээ. Олон хүнд ингээд тус тэмээ өргөж байгаад маш их баярлж байна. Тэгээ ер нь бас хүмүүс маань энэ телевиз үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн боломжоор бас хүн бид нар ч адилхан Монгол хүмүүс юм чинь тийм ээ. Нэг нэгэндээ бас тус тэм болж яваарай. Бид нар нэг нэгэндээ хайртай, бид нар нэг нэгэндээ л тус дэмжиж ивэл энэ улс орон чинь хөгжин шүү дээ гэж бас давхар хэлмээр санагдаж байна. Энэ бидний сэтгэлийн биелэг бол зөвхөн бид дөрвийнх бол биш шүү, тий. Манай оюутлогоо компанид ажилладаг, ийм сайхан сэтгэлтэй, бас хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцсон олон залуучууд байгаа. Тэд нар манай оюутлогоо өмнө говьд байдаг уурхаан талбар дээр бас ажилладаг. Яг л бидний адил аав ээж тий залуучууд яг таны охинтой адилхан ийм шижгэнсэн залуучууд байгаа. Тэгээд тэр хүмүүсийн маань сайхан сэтгэлийн одоо биелэг юм байгаамаа. Тэгээд бид дөрөв бол зөвхөн төлөөлөл байгаа шүү. Бас мундаг амжилт гаргаарай. Ирэхээр нь танаараа багтдаг шүү. За баяр хүргэе. Ямар гоё юм бэ? Бас нэг төсөөлөл бид нар бас бууж гисэн юм л да. Бид нар бас хоорондоо ярилцсан бодол гэх юм уу. Одоо Бацгүн гэдэг хүн энэ олон улсын ахмадуудын тэмцээнд ороод
ингээд нэр гаргана штэ медаль аваад олон медаль авсан байна. Тэн дээр Бацүх гэдэг хүн яригдахгүй Монгол улс яригдчих байгаа юм шүү. Монгол гэдэг л нэр гарч байгаа юм шүү. Тэгэхээр одоо манай энэ янз бүрийн одоо эрүүл мэндийн ч юм уу спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд маань байгаа тийм ээ Монголд. Тэгээ энэ компаниуд маань олон сая төгрөгөөр олонний танил одоо юу гэдэг хошин шогийн жүжигчдэн гэдэг юм уу янз бүрийн одоо олон сая төгрөгөөр одоо хүн нүүр царай болгож реклам дуулдаг шүү дээ тий. Тэгэхээр бас энэ Бацүх ахыг маань ингэж нүүр царайгаа болгож энэ бараа бүтээгдэхүүнийх нүүр царайгаа реклам дуулаач гэж хүсэж байна. Санаа. Залуучууд миний зардлыг өгч байгаа юмд хязгааргүй талархаж байна. Манай хөнгөө атлетикийн ахмад тамирчид бас тэр болгоно их бололцоотой улсууд байдгүй. Тэгээд энэ тентээс зээл авдаг ч юм уу эсвэл нэг ингээд юм хамаагаар цайлаад гадагшаа явдаг. Явсан ч гэсэн манай ахмад тамирчид бол ер нь хоосонгүй ирдэггүй маш сайн амжилт гаргасан олон тамирчид бий энэ дотор бол. Тэгээд энэ тамирчдын юм бас наа чиг ингэж баярлуулж олон компаниуд баярлуулж байгаасай гэж хүсэж байна. Одоо энэ ханд тусалцаа үзүүлсэн танай хамт олон ажлын өндөр амжилт хүсье. Би өөрийнхөө амжилтаа өөрийнхөө нөөц бололцоож хүч бололцоог дайчилж одоо та нарын ихтгэл найдварыг алдахгүйгээр Монгол улсынхаа төрийн алтан саяын бүт талбайг Японы тэнгэрт мандуулаад ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа. За энэ сайхан залуучуудаа магадгүй телевиз үзэн суугаа их үзэгчид та бүхэн ч гэсэндээ найз нөхдөөрөө нэгдээд магадгүй эдний нэгэн адил бас нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж хэн нэгэнд баяр бэлгэлээ хэн нэгэнд тусалж дэмжийя гэвэл бидний хаалга чөлөөтэй бас та бүхэнд бид нар өсөл мөрөөдлийн тань гүр болоход бэлэн байх болно. Ингээд та бүхэндээ баярлалаа. Оюу толгоон мундаг сэхэтэн залуучууд нийгмийн төлөө хариуцлага ухамсарлаж байгаа залуучууд та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.